Баруун аймагуудад зуншлах муу гантаа байснаас үүдэн малын тэжээлгүй болоод байгаамаа. Тиймээс засгийн газраас гурил Улаанбуудаа малын тэжээлийг татваргүйгээр оруулж ирэх тогтоолын төслийг өргөн барьсан юм а. Тэгвэл Улсын хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар энэ тогтоолын төслийг хэлэлцэж дэмжин эцсийн хэлцүүлэгт шилжүүллээ. Татврын тогтоох эрхийг засгийн газарт одоо олгож байгаа. Өөрөөр хэлбэл уян хатан байх эрхийг олгож байгаа гэсэн үг. Тэгээд энэ дээр тэжээл бол 5% татвартай байдаг. Тэгэхээр 5 хүртэл гэдэг нь 1 2 3 4 тэг байж болно гэд. 15 хүртэл гэдэг нь бас адилхан. Гэхдээ засгийн газрын тогтоолын төслийг манай яамнаас одоо төслөө боловсруулж байгаа. Улсын хурал чуулганаар энэ тогтоолыг өөрчлөлт оруулахад дэмжсэн тохиолдолд тэг байхаар тогтоох ийм саналыг засгийн газарт бол манай яамнаас оруулнаа. Тэгээд засгийн газар бол энэ дээр тогтоонд Хилцүүлгийн явцад улсын хурлын гишүүд гурил Улаанбуудаа татварыг тэглэж буцаан татвар тогтоосон улсын хурлын эргэж буцсан шийдвэрүүдийг шүүмжиллээ. Учир нь энэ оны хаврын тариалалт эхлэх үед татварыг тэглэсэн байсан юм а. За иймээс ч тариаланчид Улаанбуудаа тариалтаа бууруулсан. Гэтэл 6 дугаар сард хуулиа дахин өөрчилж гайлын татварыг буцаан тогтооснос болоод ийхүү эргэж буцсан шийдвэр гаргахад хүрээд байна. Нэг хүний одоо нэг үйлдвэр босгохгаа зүтгэсэн хүний нэг насны амьдрал явж байгаа. Энийг бид нар ийм алхныхаа үзүүрээр ийм хурдан шийддэг байж болохгүй. Бид нар импортыг дэмжиж нэг үндэсний үйлдвэрээ байхгүй болгоход, нэг салбарыг байхгүй болгоход тэнд Монгол хүүхдийн ам руу хоол халбагдах гэсэн нь болж байгаа байхгүй юу? Тэнд Монгол хүүхдүүд өлсөж магадгүй. Тийм болохоор бид нар энэ үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах тал дээр ажиллах хэрэгтэй байна. Дахиж энэ хуулийг бас ингэж ойрхон өөрчлөөд баймаргүй байна. Гэхдээ тэгэд 78 сүүлээ барьсан бол энэ өөрөө хуулиа өөрсдөө батлаач. Дэмжихгүй бол байгаа их хурлын гишүүд дэмжихгүй гэж байна. Тэгээ наанаар өөрсдөө энэ хуулиа тэгээд та нарын асуудал шүү дээ. Улсын хурлын 78 гишүүн тухайн тогтоолын төслийг өргөн барьсан ч зарим агуулгын зарчмын зөрүүтэй саналуудаар унсан юм. Нэг өсөндөө өргөн барьсан асуудлаа хамгаалж чадаагүй гишүүд өөрсдөө улсын хурлын даргаас зэмлэл хүртлээ.